Болгон аймгийн Тишиг сумын уугуул өндөр настан шарвд орж гой насаараа хуулийн байгууллагад ажилласан нэгэн бөгөөд залуу занд насандаа элдв янзын адал явдалтай бишгүйдээ л учирч явсан байна. Тэрбээр саяхан арж анчилунгийн амралтанд совилуулж байх үедээ дээхэн үед Болгон аймгийн Тишиг суманд гарсан нэгэн этгээд хачин хэргийн тухай өгүүлсэн юм. Ингээд энэ хэргийн тухай толилоолъё. Тишиг сумын Нябос Цэрэн тулам тов хийсэн амьдралтай нэгэн байв. 100 энд хүүхэн ээлжийн амралтаа аваад нийслэлийг зоржээ. Тэгээд их хотын амьдралыг ажин явахдаа харахад нүд дүүрэн, хавьтахад бие халуун нэг залуутай танилцаж, хорвоо хамт туулахаар болж нутагтаа дагуулan явжээ. Тишгийн хинч угаасаа хүн сайтай болохоор Цэрэн тулам болж дээ. Хангайн сайхан бүсгүй хотын сайхан залуу аваад ирж, бид чинь хүргэн сайтай улс шүү хэмээн бэлгшээж байсан аваа. Гэвч Тишиг сумынхны итгэл сэтгэлийг даасан хүргэн хүү хагас жилийн дараахнаас арх болдвол балгачих маягтай анзаарэгджээ. Түүнийг сэддийн дарамжав гэх бөгөөд тэрбээр Цэрэн тулмын хүчинд сумын банкны харуулын албанд ажилд орж сар гаруйн хугацаанд ажилдаа махруу амьдралдаа үнэнч хэмээгдэн сэтгэл өндөр бодол давилан өрхийн тэргүүн болжээ. Гэтэл сумын төвийн төсөрхөн тосхон нэгэн орой түргэн авах нь тэр. Тишгийг тэтгэж амьдралыг нь залгуулж 15 төгрөг олгодог байсан банкнд шатахад хүүхэд хөгшөд хөвөл хувинтай ус барингүй илджээ. Үүний хүчинд твэмэр унтарсан хэдий ч юунаас болж шатсан эсэх нь учир битүүлэг үлдэв. Сумынхны итгэлийг хүлээсэн дарамжав тэр өдөр банкны харуулын ээлжтэй байсан юм санаж. Гэтэл твэмэр унтарсны дараа харуул ирийн түнтийсэн хар цогцос олдож, хайрт Цэрэн тулам нь уйлан гашуудаж, хүргэнээ алдсан хүмүүсийн сэтгэл эмзэглэж, учир начрыг нь шалгуулахаар аймгийн цагдаагийн шуурхай албанд ханджээ. Банкны байшин шатсан хэргийг шалгах явцад боодог шиг болчихсон цогцсны толгойд хэдэн ширхэг үс сэрвээжүүлсэн байсан бөгөөд учир шалтгааны шинжилэн магадлахаар тэрхүү үсийг криминалистик шинжилгээнд оруулсан байна. Тэгэхдээ бэлэвсэрсэн бүсгүй Цэрэн тулмын орны дэвсгэрээс олсон талигачин үсийг хамт явуулжээ. Ингээд хоёр өөр газраас олсон талигачин үсийг харьцуулан шинжлэхэд энэ бол хоёр өөр хүний үс байна гэсэн онош гарчээ. Харсаар байтал хар нүүрс болтлоо шатчихсан байхад хоёр өөр хүнийх гэж нотолсон нь хүмүүст ихээхэн хачиргал төрүүлжээ. Үүний улмаас шалгалт мөрдлөг дахин үргэлжилсэн байна. Тишиг сумын ойролцоох чимээгүй хотод хэдхэн хоногийн өмнө насан өөд болсон нэгэн талигачин шарилыг бүтээсэн шороо шив шинхэн. Гэтэл шарвд орж тэргүүтээ цагдаагийнханд нэг сонин мэдээ ирхэн тэр. Мэдээллийн мөрөөр шалгахад тэрхүү талигачин цогцос оршуулсан газараа байхгүй, ердөөл хоосон нүх үлдсэн байжээ. Үнэн хэрэгтээ дарамжав төвмөд шатаж өгөөгүй. Харин хэдхэн хоногийн өмнө өөд болсон талигачин цогцыг авснаас нь үүрч авчираад банкны байшинтай хамт шатаагаад өөрөө оргон зайлсан болох нь тогтоогджээ. Ингээд цагдаагийнхан сайх хүргэний эрэлт мордсон байна. Гал гардаг өдөр манай сайхалтын айлын ойролцоо нэгэн машин дохиогоо дугуурган ямар нэгэн эвдрэл засч байгаа мэт байсан төдөлгүй явчих шиг болсон хэмээн гэрчүүд мэдээлэв. Үүнээс үүдэн сумын банкны мөнгө төвмөрч шатаагүй дарамжав хэмээх босромог этгээдийн гарт орсон гэдэг нь тодорхой болжээ. Үүнийг банкны хажуухан талаас илэрсэн машины дугуйн мөрд авахар нотлоод өгсөн байна. Нийслэл хотоос олж авсан хайрт нөхрөө алдчихад гонхорч суусан Цэрэн тулам бүсгүйгээс цагдаагийнхан сурггүй болсон нөхрийг нь Улаанбаатарын хаан байж болохыг асууж мэдэн хаягийг нь аваад хөдөлцгөөжээ. Тэгээд сургалсаар яваад дарамжавын амьдардаг байсан гих хашаан дэртэл энд тийм хүн амьдардаггүй гэсэн хариу өгсөн байна. Сэддийн дарамжав гихч хэн болохыг улсын архивын газраас тодруулбал өмнө нь 3 удаа шоронд орж байсан буюу хамгийн сүүлд шоронгоос оргоод 3 жилийн турш ор сургуй алга болсон өвзөр этгээд болох нь ойлгогджээ. Энэ явдлаас нэг жилийн дараа сэддийн дарамжав говийн нэгэн суманд байгаа сураг дуулсан байна. Түүнийг говийн нэгэн суманд худгийн моторчноор ажилд ороод сар гаруй болж байтал энэ хэргийн хойноос нойр хоолой хасан хөөсөлдөж явсан төлөөлөгч шарвд орж баривчилжээ. Тэрбээр дарамжавыг худаг дээр мал усалж байхад нь гів гэнэт яваад очсон бөгөөд оршуулсан зогсос шатаагаад оргон зайсан майнэр төлөөлөгч шарвд оржийг харамгцаа хийдгүй хүн болж жүжиглэж байсан гэдэг. Харин түүнийг баривчлаад Улаанбаатарт авчран ганц удагт хориход ердөө 2 цагийн дараа хил орж хамаг хэрэгээ хүлээснээр Тишиг сумынхны эргэлзээ сая л нэг юм тайлагджээ.